Princess Bride тавтан морилцгаана уу? Би удаан хугацаагаар талах хийгээгүй байж надаас одоо маш олон асуултууд ирсэн. Тэгэхээр өнөөдрийн энэ асуулт хариулт нь болохоор зэрэг дараа ингээ үргэлжлэх асуулт хариултын одоо хэсгийн өнөөдөр зүгээр эхний хэсэг нь болж байгаамаа. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо асуусан асуулт маань нойтон хөрөнгө гэж чухам одоо юуг хэлээд байгаа юм бэ гэсэн асуулт байна. Тэгэхээр нойтон хөрөнгө гэдэг маань болохоор хоёр зүйлээс тогтож байгаамаа. Энэ бол улс, гурил хоёр гэсэн хоёр зүйлээс тогтож байгаа. Тэгээд агаар бид нарын одоо энэ гуриланд байгаа, усанд байгаа, янз бүрийн гадаргуу дээр байгаа энэ одоо байгалийн тэр бактери одоо хөрөнгөний одоо бактерийг бид нар үржүүлээд одоо өөрийн гэсэн нэг тийм эко орчин бүрдүүлээд тэнд нь үржүүлээд тижээгээд услаад ингээ ургуулад үржүүлээд тэгээд одоо нойтон хөрөнгөний одоо их хөрөнгө гаргаж авах жамаа. Тэр нь ингээд үрдсээр агаад цаашаага бүр талах хөөлгөх хэмжээнд нь хүртэл тижээж энийг арчилнаа гэсэн үг. За тэгвэл энэ ус ямар шоу ус байх ёстой юм бэ? За ус нь болохоор зүгээр карантны ус байж болно. Гэтэл таны одоо карантны ус чинь маш их одоо хлораминтай байх юм бол их хлорамин нь нойтон хөрөнгөний бактерийг бас алчдаг тал бий. Тэгэхээр зэрэг нойтон хөрөнгөний бактери их хлораминтай усанд бол тэсвэрлэх чадваргүй учраас одоо урахгүй гэсэн үг. Цаашаа үржихгүй. Тэгэхээр хлораминтай усыг бол сайхан цэвэрхэн савнд хийгээд хонуулаад өнжүүлээд ингээд орхичих юм бол өрөөний температурт хлорамин ингээд ууршаад явчихна. Тийм усыг бол хэрглэж болно. За хэрглэж болохгүй ус гэвэл нэрмэл ус. Нэрмэл ус нь нойтон хөрөнгөний бактерийг үржиж олширхад хэрэг болдог тэр эрдэс бодис байхгүй учраас энэ усыг бол хэрглэх юм бол нойтон хөрөнгөний бактери чинь цаашаа үржиж олширхгүй нэ. Тэгэхээр нэрмэл усыг хэрглэхгүй маань. За өөр одоо худгийн ус байж болно. Өөр одоо сайн чанарын уснууд гэж бодож байгаа юм бол тэргээ хэрглэж болно. За усны тэгвэл хэм ямар байх хэвээр бэ гэхээр ер нь бол 24-өөс 27 градус Цельсийн ийм градустай ус бол хамгийн тохиромжтой ус байдаг. Англиар бол Франхейт буюу энэ нь болохоор 75-аас 80 градус гэсэн үг. Ийм ус нь болохоор хамгийн тохиромжтой ус байдаг. Хитрхи хөвгүүтэн ус хийчихэр зэрэг хөрөнгөний бактери чинь маш удаан үрждэг. Тэгэхээр нэлээд удан гэсэн хөрөнгөө гаргаж автал. Хитрхи халуун ус хийчих юм бол хөрөнгөний бактери бас алчиж магадгүй. За тэгвэл гурилны талаар ярив. Ямар гурил хэрэглэх юм бэ? Дөнгөж одоо шинээр хөрөнгө гаргаж авах гэж байгаа хүмүүс юу анхаарах ёстой вэ гэхээр ямар ч төрлийн гурил танаа гэрт байна. Тэргээ хэрэглэж болно. Ерөөсө байгаа гурилыг хэрэглэхэд ерөөсө болохгүй юм байхгүй. За сайн талхачд болохоор юу гэж зөвлөдгөө гэхээр зэрэг бүхэл үрийн гурил. За бүхэл үрийн улаан будаан гурил байж болно, бүхэл үрийн хөх арвайн гурил байж болно. Энэ гурилуудыг хэрэглэхээр зэрэг тэр гурилан дотор байгаа эрдэс шим тижэл нь нойтон хөрөнгөний бактерийг үржихэд маш сайн түлхэж өгдөг учраас сайн чанарын бактери гаргаж авах боломжтой гэд иймэрхүү гурилуудыг хэрэглэдэг. Явандаа хөрөнгө нь ингээ жоохон хүчээ аваад ирэхээр цагаан гурил буюу одоо 1-р 2-р гурил ч юм уу 1-р гурил ч юм уу ингээд нөгөө цайруулаагүй гурил одоо англиар хэлэхээр unbleached гэж хэлдэг. Цайруулагч хэрэглээгүй гурилуудыг ингэж ашиглаад жоохон цагаан гурил голдуу талдаа тэгээд ятгахтаа нэг 20% нь бүхэл үрийн гурил орох жишээтэй ийм харьцаатайгаар бол явдаг. Гэтэл надад тийм бүхэл үрийн гурил авахгүй би одоо яах вэ гэх юм биш. Одоо гэр чи ямар гурил байна? Тэрийг ашиглаад ингээд хөрөнгөнийхөө нойтон хөрөнгөнийхөө одоо хөрөнгөө ингэж өөртөө гаргаж авах энэ одоо хичээлүүдийг дагаад хийгээрэй. Тэгэхээр энэ ямар аргаар гаргаж авах гээд би бол нэлээд олон төрлийн хичээлүүд оруулсан байгаа. Өдөртөө нэг удаа нойтон хөрөнгөө тижээж болно. 12 цагаар тижээж болно. Уг бол энэ тижээх явцдаа ерөөсөө хаягдлаггүйгээр нойтон хөрөнгө яаж гаргах вэ гэсэн иймэрхүү хичээлүүд байгаа. Тэгэхээр та нар тэдрийг сонирхож үзээрэй. Тэгээд дагаад хийгээрэй. За бас нэг өгөх зөвлөгөө нь гэвэл нойтон хөрөнгө гаргаж явах явцдаа та одоо тэр галтгооныхоо өрөөндөө
аль нэгэн тохиромжтой тийм айхтар ингээд салхисгээд байдаггүй. Нэг айхтар халаад байдгүй, нэг айхтар хүйтэн бас биш. Нэг тийм тохиромжтой нэг сайхан орчныг олоод тэндээ одоо байнга тэр хөрөнгөө үүсгэх явцдаа нэг л газар хадгална гэсэн үг. Тэгэхээр тэр нойтын хөрөнгөний бактери чинь ингэж ойлголт авна. Амьд организм учраас энэ бол миний байнга байх газар, нэг иймэрхүү халуун хүйтэнтэй ийм газар байх юм байна. Энд л би одоо өсөж уржих юм байна гэсэн ойлголт авна. Тэгэхгүй нэг өдөр нэг дулаахан газар тавиал, нэг өдөр нэг сэрүүн газар, нэг өдөр нэг салхитай юм газар, салхис хийсэн газар тавиад байх юм бол тэр бактериуч одоо би ямар орчинд байх хэвтэй юм бэ гэд ингээ гайхаад эргэлзээд жоохон үржих явц нь одоо удаарч магадгүй л дээ. Тэгэхээр яг нэг тогтмол зарим хүмүүс болохоор 100хан дотроо хийчдгийн чийдэнгийн насаагаад яг тогтмол сайхан дулаантай гэд чийдэнгээс ч бас хөөрхөн дулаан ялгарна штэ. Гэхдээ та одоо пэшн дотор хийцэн шүүгээд гэрийнхэнтэй хэлэхгүй бол магадгүй нэг хүн пэшн дотор юм хийх гэж чад хөрөнгөө чи одоо шорчиж магадгүй. За зарим хүмүүс болохоор хөрөгчнийхаа дээр заримдаа хөрөгчний дээр ингээд нэг тийм дулаахан байдаг штэ. Тиймэрхүү газар тавих ч юм уу ингээд янз бүрийн яг л нэг тогтмол газар байж байвал тэр бактери өөрөө ингээ мэдээлэл авна гэсэн үг. За тэгэхээр та ямар орчинд яаж үржүүлэх гээд байгаа гэдгээ тэр бактеритайгаа ингэж ойлголцсон гэсэн үг ээ. За ингээд цаахан ус ямар байх уу, гурил ямар байх уу, өрөөний орчин температур ямар байх уу, ямар нөхцөлд тавиул зүгээр ингээд ярьлаа. Тэгээд ер нь бол химийн хувьд ярихад зуны уйлрал ер нь их дулаахан, зарим газар их халуун байдаг. Өвөл болохоор зэрэг жоохон ерөнхийдөө гэр орон чинь сэрүүхэн болчдөг штэ. Тэгэхээр ямар уйлрал нөхцөлд та хөрөнгөө гаргаж авах гээд байгаа гэдгээс бас шалтгаална. Тэгэхээр одоо өвлийн цагт гэх юм бол айл дулаахан газрыг сонгох ч юм уу, зуны халуун гэхдээ харь жоохон гайгүй сэрүүхэн газрыг сонгох ч юм уу. Хитрхи огцон одоо температур хэммийн өөрчлөлт нь болохоор тэр бактерийг одоо ямар бактери үржих үү гэдгийг бас шийддэг учраас энэ дээр бас анхаараарай гэж хэлье. За ингээд өнөөдрийн асуулт хариулт бол иймэрхүү асуултанд хариуллаа. Тэгээ та нартай амжилт хүсье. За тэгээ та нар хэрвээ өшөө нэмж надад сонирхож асуух, дэлгэрүүлж асуух юм уу асуулт байх юм бол доор ингээ comment гэдэг дээр нь асуултаа бичээд явуулаарай. Тэгээ би та нарын асуултанд хариулж өгнө. За баяр та.